security operations. Warning, use of lethal force is authorized. Engaging hostile target. Weapon systems locked on. Firing. Today was a good day. I ain't had to kill nobody. I ain't had to kill nobody. I ain't had to kill nobody. T-Rock killer, that nigga cat pillar. One hitter, only hit bad bitches, that's Thriller. King, hot king, YN, last king. Nigga sending out shots, I'ma need a Jordan ring. Fuck you mean, bitch, it's really me. Gotti at the light, future looking bright. Bitches crack tongue on the pipe. I don't wanna see you twerk, we about that fuck life. Got an Asian hoe, pussy go deep, J. Right. A dope nigga, give a D, dope dealer. Don't play with the grave digger, that's RZA. Ask my bitch, she tell you ain't no nigga like the one I got. Dick ain't gorilla. Back in my bag like a Philly nigga clip. Came extended, Rick Owens with a Ruger, easy ruthless. Nigga with an attitude, my enemies is two shits. Don't give two shits, but you gon' make a nigga pull it, but shit. My name is Optimus Prime. Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой жил бүр хамтран зохион байгуулдаг үндэсний роботын тэмцээнд та бүхнийг хүндэтгэн урьж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз эх орны ирээдүй болсон оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж салбарт ажиллах үндэсний шилдэг инженеруудыг чадваржуулах зорилгоор 13 жилийн турш Робокон тэмцээнийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн мэдээ. Энэ 13 жилийн туршид бид эрхэм зорилгоо биелүүлсээр ирсэн бөгөөд үүнийг Робокон тэмцээнд оролцож байсан өнөөдөр хөгжлийн олон салбарыг манлайлан амжилттай ажиллаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа залуусын амжилт бүтээлээс харж болох юм аа. Тийм ээ. Бахархах зүйл бидэнд олон бий. Нэгэн зорилгын төлөө нэгдэн нийлж тулгарх олон бэрхшээлийг хамтаа даван туулах итгэл сэтгэл, сайн сайхан хүсэл тэмүүлэл, бүтээсэн бүтээлээрээ гаргасан хөдөлмөр зүтгэлээрээ шантарч буцдаггүй зан чанараараа нэгнээрээ өнгөрсөн хугацаанд бүтээсэн бий болгосон амжилтаараа гэд Робоконы залуус өнөөдөр бахархах, хожмоо дуурсах олон зүйл бий билээ. Энэ бүхнийг зохицлон бий болгоход тэмцээний ивентэтгэгч хамтран ажиллагч байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Эцэг ихээ ажлын хүндлийн ураатай үндэсний роботын тэмцээнийг оюутлогоо компани ивентэтгэгч боловсрол шинжилгээ ухааны яам мэдээлэл технологи шуудан харилцах холбооны газар дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ингээд эцэг ихээ ажлын хүндлийн ураатай тэмцээний даалгаврыг биелүүлэн өрсөлдөх үндэсний роботын тэмцээнд оролцогч багуудаа бүтээлч залуусаа та бүхний өмнө хүндэтгэлтэйгээр урин залж байна. Энэ жил Робоконы өрсөлдөөний их талбарт 13 баг хөдөлмөр оюунаараа бүтээсэн роботуудаараа өрсөлдөх юм аа. Батлан хамгаалахын их сургуулийн Води багийнхныг огт авцгаая. Энэ багийнхан 2008 онд анх Робокон тэмцээнд оролцож байсан бөгөөд өнгөрсөн жилээс Робоконы игнэнд ахин нэгдэл байгаа дээ. Өнгөрсөн жил Води багийнхан үндэсний роботын тэмцээний шилдэг хөгжөөн дэмжигчтэй багаар шалгахын зэрэгцээ боловсрол шинжилгээ ухааны яамны нэрмжийн шагналыг хүртэж байсан юм. Багийн өдөртөгч багш Инхбатар Монгол улсын их сургуулийн Монгол робот багийнхан хамтдаа огтон авцгаая.
Монгол робот багийнхан 2012 оны үндэсний роботын тэмцээний дэд аваргаар шалгарч байсан бөгөөд энэ амжилтаа ахиудан инжид аваргын цомыг авахар иржээ. Багийн удирдагч багш Төвшин-Түр хүсэл эрмэлзэлтэй үнэнч зорьсноосоо шантарч ухардгүй дараагийн залуусууд шинжлэх ухааны технологийн их сургуулийн дархны технологийн сургуулийн General Robots багийнхан багийн удирдагч багш Алтан Төрүүд Тавга Өнгөрсөн жилийн багийнхан боловсрол шинжлэх ухааны яамны нэрмжид тусгай шагналыг хүртэж байсан юм. Ирч хүчээр дүүрэн шинжлэх ухааны технологийн их сургуулийн дархны технологийн сургуулийн General Robots багийн залуустаа амжилтыг хүсье. Баярлалаа. Дараагийн бага тайзнаа өрье. Энэ бол 2001, 2003, 2012, 2013 оны үндэсний роботын тэмцээний аварга шинжлэх ухааны технологийн их сургуулийн компьютер техникийн менежментийн сургуулийн Китэмс 30 багийнхан Үндэсний роботын тэмцээний 4 удаагийн аварга багийг энэ жил Од гэрэл багш удирдах байгаамаа халуун алга дашилт. шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн Танан 1 баг багийн удирдагч багш Чойсрон 2004-2005 онд үндэсний роботын тэмцээний аварга механик инженерийн сургуулиас 2 баг энэ жил оролцож байгаа юм а. Дараагийн баг шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн Танан 2 баг удирдагч багш Даванием Батбаяр хамтдаа бүгдээр угтан авцгаая. Танан 2 шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн Телеком Монголиа багийг хамтдаа угтан авцгаая. Энэ сургуулийн багийнхан 2006-2011 оны үндэсний роботын тэмцээний аваргаар тодорч олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилтаа өрсөж байсан юм а. тэмцээнд мэдээлэл холбоо технологийн сургуулиас 2 баг өрсөлдөж байгаа юм. Миком багийнхан багийн удирдагч багш Инхот Эх бүрийн хайр халамжийг илэрхийлэх 4 үе шат бүхий даалгаврыг амжилтаа гүйцэтгэхээр ирсэн дараагийн багийг тайзнаа өрье. энэ бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн Борхонхүү багийнхан удирдагч багш Аюурзан Цуцшгүй хөдөлмөр хичээл зүтгэлээрээ амжилтөө тэмүүлж буй үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн Борхонхүү багийнхандаа баяр хүргэн амжилт хүсье. баярлалаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулийн инженер 1 багийнхныг тайзнаа өрье. Багийн удирдагч багш Болдбаатар Энэ сургуулийн багийнхан 2003 онд үндэсний роботын тэмцээний 3 дугаар ойрыг эзэж байсан туршлагатай юм а. Оюутан залуусынхаа мэдлэг туршлагыг нэмэгдүүлэхэд байнга анхааран ажилласаар ирсэн хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн сургуулиас энэ жил үндэсний роботын тэмцээнд мөн 2 баг оролцож байгаа юм а. ингээд та бүхний өмнө инженер 2 багийнхныг өрье. Удирдагч багш Нэмдорж хүлээн авна уу. Баярлалаа. Залуустай амжилт хүсье. Одоо роботоны тэмцээнд бүтээлч залуусын игнэнд энэ жил шинээр нэгдсэн 2 шинэ багийг танилцуулъя. Гойсөнбөр ангиас ирсэн Политехникийн коллежийн Таст багийнханд баяр хүргэн халуун дотноор угтаа авцгаая. Залуусаа Робокон 2014 тэмцээнд тавтаа морил. Энэ тэмцээнд та бүхнийг оролцож байгаад бид баяртай байна. Монгол улсын уулуурхайн жижиг сургууль Говьсөнбөр аймгийн Политехникийн коллежийн Таст багийн удирдагч багш Монгол улсын Гавьяа багш Орсоо Сандагсар. Баярлалаа та бүхэнд өндөр өсөндөр амжилтыг хүсье өрөөе. Оюутан залуустаа онлын сайн мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ чадвараа нэмэгдүүлж туршлага хуримтлуулахад нь ихээхэн анхаардаг бас нэгэн сургууль робот бүтээгчдийн игнэнд нэгдсэн техник технологийн дээд сургууль юм а. Ингээд техник технологийн дээд сургуулийн Тетрон багийг урьж байна. Үндэсний роботын тэмцээний ширүүн тулааны талбарт өрсөлдөх оюутан залуустаа баяр хүргэж халуун алга дашилтыг дахин бэлгэлье. Робот бүтээхэд мэдлэг туршлага, зорилго тэмүүлэлээс гадна өндөр технологи түүнийг дагсан өндөр үн үртэх шаардлагатай болго. Эдгээр багуудыг роботоо бүтээн Робкон тэмцээнд оролцоход дэмжин тусалсан сургуулийн багш удирдлагууд, ивент тэгж байгууллага, хувь хүмүүс мөн энэ тэмцээний дэмжиж урам зориг харилцаар ирсэн хөгжөөн дэмжигчтэй халуун баярыг хүргье. Робокон тэмцээнийг болоод залуу хойч үеийг хөгжүүлэхэд өөрсдийн хүч, мэдлэг, оюун цаг заваа зориулан ажилласаар ирсэн багийн удирдагч Эрдэмтэн багш нартаа талархлыг илэрхийлж байгааг хүлээн авна. Ерөнхий ивент тэтгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюун толгой. Дэмжигч боловсрол шинжлэх ухааны яам. Харилцаа холбооны түнш Mobicom корпорац.
Монголын ирээдүйн чадвартай залуу инженерүүдийн оюун сэтгэхүйн хүчээр бүтсэн гайхалтай роботууд тэмцээний талбайд өрсөлдөн Монгол хүн өөрийнх нь гараар ямархуу гайхамшигыг бүтээж болохын жишээг та бүхнээр дамжуулан 13 жилийн турш бид хүн өдөгчтэн хүргэж байгаа билээ. Робокон тэмцээнд оролцож байсан үе үеийн робот бүтээгчид өнөөдөр Монгол улсын хөгжлийн хурцлуур болсон салбаруудад өр бүтээлтэй ажиллаж байна. Мөн инженерийн мэргэжлэр суралцагчдын тоо жилээс жилд өснө нэмэгдэж байгаа нь үндэсний роботын тэмцээн эх орныхон хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй залуу улсын сэтгэлийн дуудлага усаар байгааг илтгэж байгаа юм а. Монголын нэрийг дэлхийд сурагтуулах ирээдүйн чадвартай инженерүүдийг бэлдэх үйлсэд нэгдэн Робокон 2014 үндэсний роботын 13 дахь тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа оюутлогой компани болон бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа боловсрол соёл шинжилгээ ухааны яам, мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагааны үршим Монголын ирээдүйн хөгжлийг эрэлтүүлэн дээгүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд эцэг эхийн ажлын хүндлэлийн үрээтэй 13 дахь удаагийн үндэсний роботын тэмцээн нээснийг мэдэгдэе. Баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевиз Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо үзүүлж байна. ABU Robocon 2014 үндэсний роботын тэмцээн. Уул уурхайн оюутлогын компани дэлхийд Монголын нэрийг цуурайтуулах ирээдүйн инженерүүдийг бэлдэх энэ сайхан тэмцээнийг ивент тэтгэхийн боломж олцсонд их баяртай байгаагаа нийт хамт олонныхоо өмнөөс илэрхийлэхийг хүсэж байна. Бид улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулахыг хичээж ажиллаж байгаа. Тэр дундаа энэ бодит хувь нэмрийг боловсролын салбараар, тэр дундаа инженерийн боловсролоор дамжуулж бүтээж хийж болно гэдэгт бид итгэж явд юм а. Тэвч учраас бид бүхэн техник мэргэжлийн боловсролыг олон улсын жишгт хүргэх олон чиглэлд хөрөнгө оруулалт бодиттой ажлуудыг хийж явж байгаа. Энэ бас бидний Монгол улсын хөгжилд оруулах хувь нэмрийн нэгэн хэсэг байх болно гэж ингэж итгэдэг. Robocon 2014 тэмцээн маань өнөөдөр 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа маань тэгэхээр ингэж олон жил тасралтгүй ажиллаж бодиттой үр дүнгуудыг гаргаж инженерийн чиглэлийг, инженерийн боловсролыг сурчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний олон нийтийн телевизийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. За ингээд эцэг ажлын хөдлийн уран дор явж байгаа энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцохыг бүх багууд төсөө өрөөё. Тэгээ хамгийн гол нь Аз намхан талынхаа тэмцээнд Монгол улсыг төлөөлөө оролцох тэрхүү ялагч баг Аз намхан талын тэмцээнээс Монгол улстай алтан медалийг авчрах болтугай гэж хүсэн өрөөё. Баярлалаа. Өнгөрсөн жилийн үндэсний роботын тэмцээний аваргаар шинжилгээ ухаан технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургуулийн баг шалгарч Вьетнам улсад болсон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон юм а. Ингээд үндэсний роботын тэмцээний 5 удаагийн аварга компьютер техник менежментийн сургуулийн багийн ахлагч Цэдэвсрэнг Robocon тэмцээний бэлэгдэл болсон шилжиж явах туг далбааг тайзнаа хүндэтгэлтэйгээр байрлуулахыг хүсэж байна. Энэ туг далбай бол Robocon тэмцээний шударга өрсөлдөөний бэлэг тэмдэг билээ. Энэ жилийн үндэсний роботын тэмцээний авраг багт далбайг шилжүүлэх юм а. Robocon 2014 үндэсний роботын тэмцээнд оролцож байгаа оюутан залуусаа дахин баяр хүргье.
боловсрол ухааны яам бол энэ 13 жилийн туршид бас энэ тэмцээнийг хамгийн ихээр ач холбогдол өгж дэмжиж ирсэн. Цаашдаа дэмжих болно. Энэ баяртай мэдээ бас энэ дуулахад бид хүн энэ жил бол 21 аймаг 9-нд өргөтэй үндэсний роботын клубүүдийг нээж ажиллуулж эхэлж байна. За 15 оноос 21 аймаг 9-нд өргөтэй бас техник технологийн ахлах сургуулиудыг бас байгуулахаар одоо төлөвлөлөө ажиллаж байна. Мөн энэ жил бид нэр төлөвлөж байгаа гол чухал ажил бол залуу техникчдийн ордныг бас сэргээн засварлаж сэргээн байгуулахаар бас төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ бол үе үеийн Монгол улсын одоо үе үеийн инженерүүдийг бэлддэг ийм онцгой тэмцээн. Энэ тэмцээн жилээс жилд өргөжөж энэ жил бол орон нутгаас 2 баг оролцож байгаад туйлын талархалтай байна. Энэ жилийн тэмцээн та бүхний хувьд гараач нь илүү одоо хүчтэй эрчтэй байгаасаа гэж бас хүсэн өрөмөр байна. Ингээд Монгол улсын цаашдын ирээдүйг авч явах, Монгол улсын хөгжлийг түүч явуулсан инженерүүдийн залуу халаа болсон энэ одоо оюутан залуучууд багш нартаа боловсрол ухааны нэрийн өмнөөс амжилт хүсье. Ингээд олон улсын тэмцээндээ амжилтаа орж Монголын нэр хүнд, Монголын инженерийн оюун ухаан дэлхийд үнэлэгдэх энэ өдөр сар бүхнийг ойртуулахын нэрөөлөг өргөё. Амжилт хүсье. Баярлалаа. Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны салбарын өмнөө барьдаг шилдэг инженерүүд дандаа энэ робокон тэмцээний оролцогчид ялагчид байсан. Одоо ч гэсэн тэдгээр хүмүүс энэ манай салбарт шилдэг нь хിവэрэ ажиллаа хийж явж байгаа. Би ч гэсэн та бүхний дундаас манай салбарыг тэргүүлэх шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр энд 13 дахь тэмцээн дээр 13 баг оролцож байгаа нь бас их сонир тохиолдол байна. Тооны хувьд ч гэсэн харахад их өрсөлдөөнтэй болно гэж найдаж байна. Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газраас цаашдаа ч гэсэн энэ робокон энэ тэмцээнийг бодлогын хэмжээнд төдөөгүй оролцооны хувьд ч гэсэн маш сайн дэмжиж ажиллах болно гэдэг энэ дашив дэлхийг хүсэж байна. Тэгээ нийт энд хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчд болон багийн ахлагч нар, удирдсан багш нар тэр дундаа сэтгэл гарган энэ тэмцээнд бага оролцуулж байгаа сургуулийн захирлууд, ивент итгэгчид энэ тэмцээнийг удирдан зохион байгуулж авч явдаг үндэсний телевизийн хамт олон нийт бие бүрэлдэхүүнд нь спортын өндөр амжилт хүсье. Тэгээд Монгол улсыг дэлхийд таниулах шилдэг инженерүүд урагшаа. Эцэг их болно гэдэг энэ дэлхий дээрх хамгийн том аз жаргал. Хүүхэд гэдэг ээж аавуудын биений гадна цохилох амьд зүрх юм. Хүүхдийн эрүүл саруул ухаалаг сайн хүн болгон хүмүүжүүлнэ гэдэг хэн бүхний хувьд амаргүй үүрэг хариуцлага. Тэгсэн хэрн үр хүүхэнд заяасанд баярлан бүхэл эцэг эхчүүд өдөр болгон бурхандаа талархдаг. Хүүхдийн өсөж том болохыг харах нь тэдний хувьд хамгийн их баяр баясгалан. Харин хүүхдээ өвдөж шаналхыг харах шиг хүнд зовлон тэдэнд үгүй. Баяр, гуниг, итгэл бишрэл ямар ч цаг үед эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэрэгдэн байдаг. Хэрэгтэй үед эцэг эхчүүд үр хүүхэдтэй тусламжийн гараа сунгахад хизээд билээ. Үр хүүхдэд нь хэн нэгэн хэрэгтэй үед тэд сэтгэл зүрхээрээ мэдэрч чаддаг юм. Эцэг эхчүүдийн эр зориг халуун сэтгэл хүүхдүүдийг залан чиглүүлж тэдэнд амьдралын жигүүр ургуулж өгдөг юм. Хэрвээ хүүхдүүд маань сахиусан тэнгэрүүд мөн бол эцэг эхчүүд газар дээрх бурхад байх нэ. Энэтхэгийн Пүний хотод зохиогдох Робокон 2014 олон улсын тэмцээний сэдэв нь эцэг эхчүүдэд хандсан талархал юм. Робокон тэмцээний ерөнхий явагдах зарчмыг ерөнхий талбайн хэсгийг танилцуулах юм байгаа маань. Энэ жил аав робот буюу аав эсвэл их робот хүү роботын хамт юуг бүтээж хийж чадахыг та бүхэн өнөөдөр энэ тайзан дээрээс энэ тэмцээн дээрээс олж харах юм байгаа маа. Халуун алга ташлыг бэлгэлье.
ерөнхий ивент итгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюун толгой. Робокон 2014 үндэсний роботын тэмцээний ерөнхий шүүгч Тодонг компани захирал инженер Баттогдох. Халуун алгадашилт. Мовиком корпорацийн сүлжээний администратор Батбилэг. Халуун алгадашилт. IT Zone компани инженер Дарханбаатар. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ахлах администратор Баянбаатар хамтдаа бүгд ухтаа ацгаая. Мобикон компани шийдлийн инженер Бацэрэг. G-Mobile компани сүлжээний төлөвлөлт хариуцсан менежер Цэцэг сайхан. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Болдбаатар. Баяр хүргэе. Монгол улсын их сургуулийн багш Лам Хором. Монгол улсын их сургуулийн багш Батбаяр. Мөн шүүгч IT Zone компани ахлах инженер Баярхөө. Эрхэм шүүгчдээ баяр хүргэе. Баярлалаа. Өөрсдийн их ажлын зэрэгтэй сэтгэл зүтгэл цаг зав гарган үндэсний роботын тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа чадварлаг инженерүүдэд нийт оролцогч шүүгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлж байгааг хүлээн авна. ABU Robocon 2014 үндэсний роботын тэмцээний эхний тоглолт улаан хэсгээс инженер 2 хөх хэсгээс тан нэг багууд гарч тоглоход бэлтэж байгаарай. Бэлтгэл цаг хугацаад хөдөлгөөгөө явагдах болно. Хоёр хөтлөгчдөө баярлалаа. Мөнхбаатар залбоо нартаа талархлаа илэрхийлье. Өдөр аж ахуйн сургуулийн инженерийн сургуулийн инженер 2 баг, багийн удирдагч багш Нямдорж, үндсэн 3 гишүүдийг танилцуулъя. Инженер механик мэргэжлэр 4-р курс суралцдаг, гар робот дээр ажиллах оператор Төмөн Жаргал. Баяр хүргэе. Инженер механик мэргэжлэр 4-р курс суралцдаг, автомат робот дээр ажиллаж байгаа Дэмчиг Дугар. Цахилгаан хангамж 2-р курсын оюутан автомат робот дээр ажиллаж байгаа Бэлгүн гэсэн бүрэлдэхүүнээр гарч ирэх юм байна. Багийн үндсэн 3 гишүүн, багийн туслах гишүүд Базар Аригчаа, Гүр Базар, Мөнгөтөр, Инкбаатар. За түүний өрсөлдөгч Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн танан нэг баг 2004-2005 онд үндэсний роботын тэмцээний аваргаар шалгалж байсан. Танан нэг багийн удирдагч багш Чойсүрэн Даван Нэм. Баяр хүргэе. Багийн үндсэн 3 гишүүн нисэх техникийн механикийн 4-р курсын оюутан 2011, 12, 13 оны үндэсний роботын тэмцээний оролцогч Баторшгийн Чулуун Дорж. Баяр хүргэе. Багийн үндсэн 3 гишүүний нэг нисэх техникийн механикийн 4-р курсын оюутан 2011, 12, 13 оны үндэсний роботын тэмцээний оролцогч Гомбсөрөнгийн Баярхөө. Баяр хүргэе. За багийн 3 дахь гишүүн автомашин ашиглалт аж ахуйн 3-р курсын оюутан мөн 2011, 12, 13 оны үндэсний роботын тэмцээний оролцогч Нацаг Дөржийн Бадам Сүрэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр талбайд гарч тоглох юм байна. Долоо, 6, 5, 4, 3, 2, 1 тэгэл тэмцээн эхэллээ. Заамж төсөй. За улаан хэсгээр инженер 2 Нямдорж уучлаарай Төмөн Жаргал. За эцэг роботыг удирдах байгаа багийн оператор тан нэгийн хувьд маш амжилттай хүүхэд робот дүүжинд ажил дээр тавьсан.
А гэхдээ бас хараахан үйлдэлээ төгс гүйцэтгэдэг юм байна. За инженер хоёрын хувьд бүгд ровто дүүжин дайчин дээр байрлуулах үйлдэлээ хийж байна. За энэ үйлдэлээ төгс хийгээд 3 удаа хүүхдээ тоглуулна дүүжин дайжингаар. Тэгээ хүүхдээ авсаны дараагаар 10 оноо тооцогдох учиртай юм аа. За эхний 1 минут үндсэндээ дуусч байна. 1 2 3 За эцэг робот үйлдэлээ маш амжилттай гүйцэтгэсэн. Тань нэгийн хувьд одоо хүүхдээ авна. Авсны дараагаар 10 оноо тооцогдох учиртай. За 3 үйлдэл хийсэн тохиолдолд хасах оноо бас тооцогдож байгаа. Шүүгчнэр ажиллаж байгаа. За 10 оноо тооцлоо. За одоо дамждаг баган дээр авчирч хүүхдээ тоглуулах ёстой байгаа. Эцэг робот. За манай инженер 2 багийн хувьд бүгд робот дүүжин дайчин дээр нэг л төгс сууж чадахгүй байна. За тань нэгийн хувьд за дамждаг баган дээр хүүхдээ байрлуулна. За эхний тоглолт учраас 2 багийн хувьд хоёуланд нь бас жоохон эмээлт сандрах зүйл өдрөл байгаа. Хүүхдээ унгаач юм да хүүхэд нь одоо уйлаад байна шүү дээ. Бүүл хүүхдээ сайн бүүл. За эцэг робот хүүхдээ баган дээр сайн одоо байрлуулдаг улмаас хүүхэд унж энэ за хүүхэд эвдэрчээгүй л байгаасаа. За буцаагаад байрлуулж байна. За 38 секунд үлдэж байна. Үндсэндээ идэвхтэй 30 секунд үлдлээ та бол багийн 2 оператор гол үйл ажиллагааг явуулдаг байгаа. За яар цамдраад бол хэрэггүй. Орц ихний тоглолт 2 багийн хувьд бол боломж бол зөндөө байгаа. Тань нэг 10 оноотой, инженер 2 одоогоор үйлдэлээ төгс гүйцэтгэж чадахгүй оноо аваагүй байдалтай байж байна. За 15 секунд үлдсэн. Энийг нэг хүүхдээ энэ яасан эцэг робот вэ? Хүүхдээ 2 дахь унагч байна. За нэг л үйлдэл төгс болохгүй байна. Тань нэгийн хувьд 10 оноотой, инженер 2-ын хувьд дүүжин дайчин дээр хүүхдээ суулгаж чадахгүй байсаар цаг дуслаа да. За баярлалаа. За яг эхний тоглолт. Эхний тоглолт бол нэг иймэрхүү тоглолт бол явагдана ш таарах баха. За хоёуланд нь амжилт хүсье. Дараагийн тоглолтууд нь 10 тэгийн харьцаатаагаар тань нэг өрсөлдөгчөө болгож авлаа. За баяр үргээ дараагийн тоглолтод амжилт хүсье хоёулаа. Тэмүүлэл амжилтын их. Шатрах цаг би шуурал шам би чата